Сайн байцгаана уу? Шинэ ирний шинэ хүн подкастын маань энэ удаагийн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараа Гамба багштайгаа зүг ярилцахаар Гамба багшгаа ерөөсөө сэдв хэлэхгүйгээр сая оролцоод ирлээ энэ өрөөндөө. Одоо та ер нь ямар сэдвээр ярилцаж бодож байна? За тэгэхээр яг хоёулаа зөвөрлж чөлөөт ярилцах юм шүү дээ. Тэгэхээр яг миний ингээд дотор ингээд ерөнхийдөө жоохон ойлгоод байгаа юм болохоор хүн одоо нөгөө юу бодно? Бодол нь үг болдог те. Үг нь үйлдэл бодолдог. Үйлдэл нь тэгээ нөгөө явсаар гал дадал болчиход байна шүү дээ те. Тэгэхээр бид нар одоо нэг хевсцэн дадцсан дадлаасаа салах гал ингээл явжлаа л да тий. Тэр нь бүр багаас усан дадлууд байна. Зөв сайхан дадлууд ч байна. Буруу хевссэн дадлууд ч байна тий. Тэгэхээр энэ дадалтайгаа яаж хэрхэн харьцах вэ? Юунаас их үндэстэй вэ гэдэг ингээ эхлэхээр бас л нөгөө бодол дээр ирж байна л да тий. Тэгээд яг энэ нийгэмдэр болж байгаа үйл явц хүмүүсийн хоорондын харилцаанаас бас шалтгаалж байна. Тэрнээс үүдэлтэйгээс бодлууд орж ирчлээ л. Тэгэхээр энэ харилцаа гэдэг маань болохоор хүн өөрөөсөө юу гаргаж байна тэрнийг л эргүүлж авдаг. Тэгэхээр харилцаан дээрээ тэр нэг хайр суурьтай бусдыг бодсон сэтгэлээр хандсан бүх юм эргээд эрэхтэй өөрт нь эрг сайнаар нөлөөлөд байдаг. Жохон өөрийгөө бодсон амиан хичээсэн юм уу? Тиймэрхүү харилцаа үүсээд ирэхээр яг тэр харилцаанд буцаал өөрт нь ирдэг. Тэгэхээр нэг иймэрхүү талаар хоёлаа сайхан ярилцвал яаж вэ? Тий, болж байна. Одоо нийгэмд хүмүүс ч ер нь нөгөө авахаал бодоод штэ тий. Төрүүлж авах. Энэ хүн нэг юм өгчвөл дараа нь би энэ хүнээс нэг юм өгчээд дөө тий. Энэ хүн намайг хайрлчвал би эргүүлээд нэг юм хайр өгье дөө тий. Авахаан төрүүлэлт уртл болгоод байх юм бол тэр нь улмал хумигдаад байдаг байна шүү дээ тий. Тэгэхээр өгөх сэтгэлтэй яг тэр хүнээ бодсон сэтгэлээр тэр нэг үйлдэл харилцаа ингээ гараад эхлэх юм бол эргээд тэрнийх нь хариу мэдээж эргээр ирэх гэдэг шүү дээ. Тэгэхээр одооны нийгэм дээр хүмүүс аминч үзэлтэй болчихсон. Яг ави эсвэл те ашиг орлогоо бодъё. Эсвэл одоо биелийг хичүүл болно гэд зөвхөн өөрийгөө бодсон аминч үзлээс үүдэлтэйгээр юм хүн хоорондын харилцаа их хоорондоо ихтгэлцэлгүй. Тэгээд юм нэг хагаралтай байгаад байна л та тий. Тий. Одоо энэ бизнес дээр хүртэл одоо өгөх суурьтай бизнесүүд сүүлийн үед их амжилттай явахаар одоо ирээдүйд тий. Одоо авах биш одоо аль болох хүмүүст илүү их өгөх гэсэн тийм бизнес уртаан хугацаанд одоо оршин тогтнох тийм потенциалтай байх нэ. Хамгийн их нөгөө харилцагчаан бодно гэд одоо компаниудын дотоод нэг бас нэг соёл шиг юмнууд байгаад байна шүү дээ тий. Тэр нь яг адилхан хувь хүн дээр би энэ хүнд ямар харилцаа юу өгснөөрөө эргээд тийм байна гэдэг тал руугаа одоо тий тэр хуучин суусан дадал зуршлаасаа салах цаг нэрчээд байгаа юм. Тэгэхгүй хуучин дадал зуршилтайгаа ингээл яваад байгаа хүмүүс маань болохоор бас л нөгөө харилцаа нь эргээл өөрт нь ирээд байгааг төдийлөн санзаахгүй байна л. Тэгэхээр одоо бид нар яах вэ гэхлээр за бидний суусан дадал зуршил миний бодсон бодол нийгмээс авсан юм харилцаан дундаас би өөрийгөө бүтээчжээ. Би ийм бүтээл юм бол энэ нэг л болохгүй байгааг бид нар угаасаа мэдээд байна. Харилцаанаас харилцаа бодлоос үг үйлдэл дадал үсээд байна гэдгийг маа анзаараад эхлэнгүүт тэгвэл би энэ дадлаа, энэ бодлоо, энэ үгээ ингэж өөрчлөх замаар би тэр хүсээд байсан тэр сайхан хайр, тэр нэг сайхан харилцаа, тэр өөрийн хүсээд байгаа тэр нэг дадал зуршлаа би болох гээд шүү дээ. Тэгэхээр л одоо бид нар яг хөө гэхлээр л ерөөсөө эхний удаа ажиглалт анзааргаасаа эхлэх гэдэг шүү дээ. Би ямар дадалт ингээд ухамсаргүйгээр шууд үлдэж байна. Эхлээд маш сайн анзаараад эхлэх нь шүү дээ. Анзаарсны үүдэн дээрээс би энэ дээрээс болоод ийм
ингэдэм байх. Тэнгүүтээ энэ хүн надад ингэж хэлчихэнгүүтээ би энэ дээрээс нь ийм сөргөөр ингэж хүлээж авдсан байх гэдэг ч юм уу. Ингээд анзаараад ажиллаад ирэхээр тэрүүн дээр ажиллах юм нэг гарч ирээд байна л да. Тэгэхээр одоо манай сургалтанд явж байгаа хүмүүс маань одоо яг ингээд өөрсдөн дээр ирээд анзаараад эхэлдэг. Өө би тэгж ингэж байна. Тэгээ одоо энэ дадал зуршил янз янз юм анзаарч эхлээд тэрүүнтэйгээ нүүр тулаад тэрнийхээ учрыг олоод эхлэхээр тэрнээс гарч байгаа өөрчлөлтүүдийг гараад ингээд бид нэр тэлээд ингэхлээр бүр амар өөрчлөлт асар их санаар мэдэгддэг. Тэр нь хизээ хаана яаж ирэх вэ гэхлээр ерөөсөө яг өөр дөрөө байгаад тэг нэг жоохон төвлөрөөл анзаарх хийгээл эсвэл өдөр тутмынхаа тэг дадал зуршлаас ингээд би яг яагаад энэ гэдгийг анзаараад эхлэх юм бол энэ анзаарсны ар дээр тэр юм мэдээд авчиж шít. Мэдээд авчингууд тэн дээр ажиллах юм гараад ирчин. Тэгээ тэрүүндээ яг нөгөө маш олон жил ч юм уу ингээд суусан дадлуудтайгаа баг багаар ингээд ажиллаад тэр олон жил суусан дадлаас ч бас л хөөрхөн хугацаанд бас гарах гэж нэлээд болно шít. Шууд гарчээ гэхлээр хүлээн зөвшөөрөл ойлголт эднэр нь баг байдаг. Тэгээд эхний удаа анзаарна, дараа нь ажиллана, ажиллаж анзаараа дараа нь өө юм байна гэх тэрүүн дээрээ нэг алхам үйлдэл хийж эхэлнэ. Тэгээд тэр үйлдэлээсээ ингээд юмаа мэдрээд эхлэхээр хүмүүсийн нэг урам зориг итгэл нь ороод байгаа юм. Энэ манай сургалтын дээр юм нийтлэг ажилладаг те. Хүмүүс багшаа би одоо нэг л бол арай нэг блог байна. Дахиад нэг жоохон чадамж юм авах хэрэгтэй байна гэдэг ч юм те. Энэ хүн одоо ингэж сайхан дээдсэн буугаад ингэ яриад байна те. Минийх яг ингэ болохгүй байна ч юм уу. Яг нэг тэр саваа дүүрээгүй байл гэж өөр хараад байгаа те. Тэгэхээр айл хэдийн тэр сав нь дүүрсэн ба. Тэр нь одоо бусдад өгчөж тэр бүр сайхан мэдгдэх гээд нэгдэх гээд шүү дээ. Тэрийг л ойлгохгүй нөгөө дутуу гээл ерөөсө бодоод идэг. Тий. Одоо ингээл юмыг ингээл анзаараад хахад дандаа юмнуудын байр эсрэг ингээд солигдсон юм шиг юм нэг юм байгаад байгаа юм. Аваалаа тэгжээж би ингээд бусдад өгнө юм. Эсвэл би сурж жагаад нэг дүүрхээр би бусдад заах юм байна. Гэдэг ч юм уу те. Энэ нь өөрөө бас нэг эсрэгээр ажиллах. Үнэхээр эхлээд бол яг ойлгохгүй мэдгүй юмнуудаа сайхан ингээд ойлгож сурна мэднэ авна. Гэхдээ тэр нөгөө нэг савна ингээд дүүрээд штэ те. Тэгээ дараагийнх нь орж ирэхгүй. Нөгөө өмнөх мэдлэг мэдээлэлтэй ингээд одоо гацах нэг юм байгаад идэг. Дүүрэх те. Тэрнийг нөгөө хүнд өгөөд зааж зааварлаад юм уус ингээд өгж явахдаа өөрөө тэндээ сайхан дүүрээд одоо хүмүүст өгөх сэтгэл нь яхаар нөгөө хүнд нөлөөлж байгаа нөлөөлөл нь өөрт нь ирэхлээр тэндээс урам зориг итгэлээ аваад тэгээ нөгөө зааж явах явцдаа нөгөө хүмүүс ч өөрөө бас давхар суралцаад мэдрээд явдаг гэсэн. Эхлээд бол мэдлэг бол авчлаа шүү дээ мэдлэг. Тэр мэдлэгийг буцаагаад хүнд өгөхлөөр тэрнийг мэдэрч байгаа юм. Ингээ мэдлэг нь өөрт мэдрэгдсэн болохоор тэр нь өөрийнх нь жинх мэдлэг болчиход байгаа юм. Тэгэхээр энийг нөгөө яг суур нь бол нөгөө хүний зүрхэн үрдэн зүрх орон зай бусдыг хайрлах сэтгэлтэй өгөх сэтгэл гэж байгаа юм те. Тэр сэтгэлгүй болоод тэгэхээр тэр нөгөө сав нөгөө жижигхэн сав тэгээ дүүрсэн ч гэсэн ингээд жижигхэн сав дүүрсэн ч гэсэн дүүр ингэж мэддэхгүй. Харин тэр саваа том болгочих бусдын төлөө гэд ингээд зорж эхэлснээрээ нөгөө нэг дотор нь агуулгадах тэр сав нь магтаамж том болоод хэдийгээр бусдыг ингээд түүндээ агуулж гин бусдыг бодож гин тэр хэмжээгээр нөгөө сав нь дүүрээд тэгээ бусдад өгөхийн хэмжээгээр ирүү дүүрээд ш тэ. Тэгээд одоо эн чинь яалтчгүй буцаал нэг хүний нэг сэтгэл гэж юм байгаа шүү дээ. Зүрх сэтгэл хайр гэдэг юм яригдах шаардлагатай болчиход байгаа юм. Хүнд өгжөнө гэдэг чинь л ингээд хайр цаанаас ингээд гараад ундраад байна. Авах сэтгэлтэй ашиглачиг гэсэн иймэрхүү сэтгэл тэнд хайр төдийлөн харагддаг. Аминч. Тий. Ингээд хүнд өгчээ гэж байгаа одоо тэр нэг хүнд нэг зүгээр нэг сайхан хаалга онгоолгоод хүмүүс баярлдаг. Тэгэхгүй төрүүлээд нэг гүгээд гарах нэг ондоо тий. Тий. Заавал өгөх гэхээр одоо нэг том юм бодоод байх юм шүү дээ. Гудамжаар явж байхдаа хүртэл тий. Хүмүүс сайхан инэмсгэл бэлгэлээд тий. Тэгэд яаж болж ш сайхан хайр илгээгээд тэр хүн яг хуу шууд хайртай гэж мэдээж хэлэхгүй ч гэсэн хайр ингээд илгээгээд ингээд явж хахад нөгөө хүний чинь одоо сүнс нь бас мэдчихэж байгаа тэр чинь тий. Энерги нь тэр чинь мэдрэгдэж байгаа шүү дээ тий. Тэгээ одоо ингээ хайр ярихлаар тэгэл
аав ээж эцэгхийн хайр, ахын хайр, эгчийн хайр, дүүгийн хайр тий. Хайр яриад ирэхээр одоо бүр сэтгэн бүр өргөн болоо явчихж байгаа тий. Тэгээд одоо байгууллагын хайр ч юм уу одоо амтнд хайр, байгальтай хайр маяг гэл ингээл хайрыг ингээд тустай нэг жоох ингээд ялгаад эхлэх юм бол энэ өөрөө ялгамжтай байдал болчиход байгаа юм. Уул нь хайр гэдэг маань болохоор нэг гэрээсэл нэг л том цул юм байгаа тахгүй уул нь. Ингээ явсараа гал дахиад нөгөө дүүрэх хэлэр чинь тий. Өөрөг нөгөө дүүрэн байх гад бүтэн болохгүй л тэгээд тэр хайрыг хайгаад штэ бусдаас тий. Тий аав ээж ах トゥ нараас авсан хайр бас гадна хахаа тэр нэг хайр тэр хүнд нэг хэрэгтэй байгаа шүү дээ. Хасын хайрд юм. Тэгээ энэ хайр ингээ явсаар хагаад эцэстээ яах вэ гэхээр өөрөөсөө бид нэ бүхлээ нэг юм аа бүгдийг хайрлах юм байна. Би агааргүй бол амьдрч чадахгүй нэг хоногч амьдрч нэг секунд амьдрч одоо юу гэдэг те наргүй л амьдрч чадахгүй саргүй л амьдрч чадахгүй усгүй л амьдрч чадахгүй те энэ ангаантай байгаль энэ жимс гэн байхгүй бид нэр амьдрахгүй. Тэгэхээр өөрөөсөө энэ бүх болгоны бүрдэл нэг л хэсэг нь би юм аа. Тэгэхээр эднэрт бүгдэнд нь хайртай байх шаардлагатай болчихно. Тэгэхээр хайр гэдэг чинь өөрөө асар том сэдв юм. Тэр ч одоо хайрыг ойлгочих юм бол бүх юмыг ойлгочихно. Гэдэг нь бүх юмыг ойлгосон замаар хайр гэдэг зүйлийг ойлгох гэдэг байна. Одоо манай буурлууд бас хэлдэг л дээ. Чандын нууц нь бол хайр юм а гэд. Хайрыг ойлгочихвол юм бол бусдын ойлгож. Бид нар бусдаасаа бүгднгээс нь харилцан хамааралтай байгалийн нэг жижигхэн бүтээгдэхүүн тий. Энийг л ингээ ойлгочих юм бол уулан болох гэдэг. А тэгэхгүй зөвхөн хувь дээр юм уу хэсгэн одоо яг тий юм амин чүзэл гаргасан тохиолдолд нөгөө нэг хайр хүрхгүй газар нь тэр нөгөөрөө хал болоод идэг. Жишээ нь байгальтаа тий байглаасаа бид нэр юм эрчим энерги ингээд ус тий агаарыг ингэж авдгаа ингээд төдийлөн сайн ойлгоогүй хүмүүс байгальтайгаа зүзгсгүй харцдаг. Дээр үед бол монголчууд тийм байсан юм байна л да. Жилдээ нэг 5 мод тарих хэвээр. Чингис хааны нэг хууль засагч байд юм бэл. Тэр нь яаж ийм гэхэлэр чи энэ дэлхий дээр агаарыг амьсгалж байна. Тэр агаараа амьсгалсныхаа тий одоо нэг авсан бол буцаагаад үг гэдэг нэг юм тэнд явагдаад шүү дээ. Тэгэхээр 5 мод чинь тэр хүчил төрөгчийг бол тэр хүний тэр агаарыг бол ингээд өгчөж шүү дээ. Тэгэхээр ингээд монголчууд ингээд нүүдэлж ирэхдээ байгальтай ямар ч хор хөнөөлгүй бид нар байгалийн нэг хэсэг шүү гэдэг юмыг ингээд амар гоё тэнцвэртэй ажиллаж амьдарч ирсэн. Усгаад байгаа. Тэгэхээр нөгөө нүг те авч байгаа бол бас өгөх хэрэгтэй гэдэг нөгөө бас ойлгож ярьжсэн эрг орж шүү дээ. Одоо хайр гэхээр чих аюу том өргөн сэдв байна л та. Хоёулаа энэ талаар дараа нөгөө инхо тогштойгоо бас. За хайр сэдв бол угаасаа тийм ер нь бас шум сэдв тийм. Манай инхо тогш өөрөө тийм хайрын төлөвтэй тийм багш байгаа. Тий. Тэгэхээр нөгөө аваа өгөө гэ те иймэрхүү юм ярьсан учраас угаасаа бид нэр байглаас авж гин буцаагаад өгөх ёстой гэдэг талаас нь хоёул ярьлаа тий. Тий. За тэгээ бас нэг хэсэг төгөлөө хоёлаа нөгөө дүр хүмүүс одоо нэг дүртэй автцсан байгаа шүү тий. Тэр дүрнээсээ гарч чадахгүй болохоор одоо ингээд тэр хэв дадлуудаа өөрчилж чадахгүй байна гэдэг одоо. Бүгд л нэг одоо явахтаа нэг дүртэй одоо нэг сайн аав, сайн ээж тий. Нэг компани захирал юу юм те нэг ажилтан гэхээр яг тэр дүртэй баригдчихад тэндээ яг нэг бүх дадлууд нь баг үг ярианыхан баг үгийн баялаг нь хүртэл яг тэрнтэй ингээд яг багтцсан байгаа шүү тий. Тэд баригдмал юм уу? Тэгэхээр яг эцэг эхчүүд хүүхдтэй хайр өгж जैन хайрлж जैन гээл тэгж जैन те. За энэ нь бол одоохондоо яг болж гинэ. Алстаа энэ хүүхдийг алаад байгаа юм шүүц гэдэг нэм гарч ирж байгаа. Яг юу өгөөд энэ тэр яг хайр нь мөн үү? Одоо хүүхдүүдээ хүмүүс ч хүмүүжүүлэхтэй те одоо наанаа ингээл хайрлаад байгаа юм хүртэл юм шиг ингээ харагдавч одоохонд яхаа болж шít. Алстан тэр нь болохгүй тийм хүмүүжүүлээд байгаа нь хүүхд эргээд нийгэмдэр гарч ирэхдээ яг л тэр нэгэнд тавтдаг. Аав ээж юм бисэн, би юм бисэн, ингэсэн. Тэгэхээр тэр нэг бусдыг бодох, бүхнийг бодох
тэр нэг хайр гэдэг юмыг ингээд бүр багаас нь ингээд суулгаж заашуулгах хэрэгтэй байгаа байхгүй. Одоо ингээд эцэг эхнэр одоо багаас нь хайрлж ийн гэдэг аюух баглаад айчдаг тий. Ингэх ёстой, тэгэх ёстой, энэ болохгүй гэдэг ерөөсө зориг нь мохоогоод тий. Итгэлийн ингээд багсгаад тэр болгон ч одоо ингээд жишээл одоо манай сургалтанд сууж байгаа хүмүүс ихэнх нь одоо багтаа авсан тэр олон ёстой ёсхүүгийн баригдмал тэр хэв дадлуудаас чөлөөлөгдөж гэж одоо ямар их цаг хугацаа зарцуулж ин тий. Ямар их зүйл ухаарч ин. Энэ бүдэг болон багаас нь л ингээд згслээд тий. Тэр болгон ёстой ёсгүй гэхгүй. Тий яг нөгөө тухайн өгдөл өөр нь тий өөрийнхөө өөр нь зөнгөөр ингээ өсвөл ингээ яг тэр дээд тохомсор гэд манай сургалтын заагаад байгаа. Тэр бүгдээ ингээ шууд ингээ буулгаж ирээд харилцаад ямар цаадаг болчиход байгаа тийм ээ. Багтаа авсан шарх траамнаас салгаад тий. Тэр яг цаг хугацаанд нь очиод өөрийгөө ангаагаад штэ тий. Гэхдээ яг энэ одоо нийгэм одоо туулж ирсэн тууллууд угаасаа хүнд итгэх одоо арчлах гэснээс биш тэр тусмаа тий хүнд итгэл чи хүнд итгэх юм бол ерөөсө болохгүй шүү тий өөртөө л найд итэг гэл нэг иймэрхүү юм байлаа шүү. Одоо яг хуу энэ сүнсний сэрэлтийн шинээр лөө орж байгаа яг ийм үед яг тухайн болсон үеийн юмнуудыг буруутгаад байхгүйгээр яг одоо тэднийг сайхан засаж янзлаад өөртөөгөө нүүр тулах ийм боломж болцоонууд нь одоо яг нэгдээд байгаа байхгүй. Тий. Одоо бүх юм шинжлэх чинь тий. Бүх өмнө байсан одоо бидний итгэж өнгөрчсэн юмуд ингээ бүр өөрчлөгдөж шүү дээ. Тий. Тэгтээ яг нэг хуучин юмдаа ингээ зарим баригдаад байна тий. Одоо өглөгч хүн өөртөө хоосон гэдэг ч юм уу тий. Тий. Одоо тэгэхээр өөртөө хоолтой байгаа юм шүү дээ. Тэгээ одоо энэ бүхэнгүүд манай одоо сургалтын төвөөс өгөөд байгаа одоо бүх чадвар чадамжийг авсан хэрнээ нөгөө багаас авсан хэв дадлуудаа өөрчлөгдөхгүй байгаа. Өөрчилж чадахгүй. Тэрэндээ ашиглах асуудал байгаа даа. Тэрэндээ л ашигтаад байгаа юм. Тэгэхээр энэ бүр багаас уусан энэ хэв дадлууд гэдэг чинь бүр юм тагтарсан итгэл бүр ингээд бат суудсан юм нэг асуудлууд байгаа тийм. Тэгэхээр энийг анзаарч ажиглаад эндээсээ ингээд салаад за хуучин бол яг болж бүтэхгүй юм дээр нь төвлөрөөд тэндээ хамгаалт тавьж ингэж явж исэн бол одоо шинэ хүн яаж амьдрах вэ гэхээр тэр хуучин хэв дадлуудтайгаа мэдээж ажиллаад өөрийнхөө тэр зүрхэн дээр авсан блок юм уу тий энэ болгонтойгоо ажиллах замаар одоо яах вэ гэхээр дандаа сайн сайхан дээр төвлөрөхөд буцаад нэг тийм сэтгэлийн шарах ч юм уу трама авахгүй өөрийгөө дандаа нэг чөлөөлчихөж байгаа. Дээр нь дандаа өгөх сэтгэлээр өөртөө дандаа сайн сайхан юм дээр харилцаад эхлэхээр энэ юмнууд нь ингээд одоо хүн төрөлхтний хувьд бол нэг галуу юусан хэмжээний нэг юм өөрчлөлт болох гэдэг байхгүй. Энэ яг юм эхлэл цаг эрен үе дээр л бид нар амьдраад байна л да одоо. Тэгээ манай сургалтын цус хүмүүс аяг асуудаг та. Тэр хэв дадлаа яаж өөрчлөх юм бэ гэдэг. Маш олон асуултууд ингээд тойроо замаар ингээд ирсээр хагаад тэнийг л хариултыг би бол өгдөг шанартай. Тэгээ анзаарга нэмэгдүүлчихье тий. Өөрийгөө анзаарчгаа, орчин тойрноо анзаарчих. Тэгээ анзаараад хар хүн чинь нэг анзаарахтаа өөрөө датчаад би ингэж байгаа юм байна, ийм юу гараад байгаа юм байна гэд өөрийгөө ингэ анзаараад тэр хэв дадлууд анзаараад эхэлж шít. Тэгэхээр бас тэрийг одоо өөрчлөх анзаарсан юм чинь өөрчлөх боломжтой болоод ирж тий. Ямар ч ажилд анзаарах байхгүй бол тэнд юугаа өөрчлөх юм мэдэхгүй шít. Тий. Үнэхээр юу зөв юу буруу вэ гэдгээч бас мэдэхгүй байгаа даа шít. Тэр нь эхлээд нөгөө зөв гэд бодцсон байсан итгэл өмчлөн яг ингээд цаад гүнийг ингээ ухаад үсэх юм бол бас тий яг зүв байсан уу гэдэг юм нь бас өөр асуудал байгаа байхгүй. Яг энэ буруу зөв шүүгээ бодцсон байсан юм ч гэсэндээ зүв болох юмрхүү юмнууд байгаа байхгүй. Тэгэхээр юу зөв юу буруу вэ гэдэг юм дээр бид нар чинь сайн анзаараад эхлэх юм бол ийм учраас би энийг ингэж бодоод байсан учраас би энийг нэг талаас нь хараад байсан учраас гэдэг юмнууд нь гарч ирж байгаа. Анзаарна гэдэг чинь өвлөөсөө гадна тий тэр бодлоо сайхан гамбадах шилдэр өөрийнх нь дотор бодож байгаа бодол хэлж байгаа үг тий өөрийнхөө нөгөө яг юу одоо өөрийг нь зоогоод байна тий тэр бүх зүйлээ л ингээ анзаарахад тавьчихад хүн эндээс нөгөө анзаараад ирэхээр нөгөө ухаарлууд нь ороод ирт юм байна тий ухаарч ойлгоод тий одоо нөгөө биднэрт асуудлууд тулгараад байна шүү дээ. Нэг асуудлууд бас хүн болгон дээр байнгын давтагдчихэв. Яагаад байнгын давтагдаад байгаа нь тэрнийхээ учрыг олоогүй.
занглайн тайлаг учраас л нөгөөтг нь ухааруулах гал нөгөө үйл явдал нь дахин гэл орч ирээд нь шүү дээ. Тэгэхээр хүмүүс чинь би дандаа ингэж ах юм. Одоо миний үйл өөр юм бэлгүүд эсвэл одоо юу гэдэг те тавлан юм даа ч юм уу. Үгүй нэг юм ухааруулах гэдэг байгаа надтай нэг ажиллаад хаж л байхгүй те. Асуудал байгаа бол талархаж хүлээж аваад тэгвэл энэ асуудлыг би тэгвэл урд нь ингэж шийдээд болоогүй штэ. Дараа нь ингэж шийдээд болоогүй штэ. Тэгвэл яг яах ёстой юм бэ? Нэг цаад яг надад яг юу ухааруулах гэдэг юм гэдэг юм дээр төв аваад төвлөрөхөд тэндээс ухаарлууд нь орж ирж идэг. Тийм. Яг яагаад энэ зүйл ингээд дахин тавтагтаад байна гэдэг те. Тэр хүмүүсийн өнгөцгөн дэрэг ухаад байдаг л та. Тэр яг нэг асуудлынхан бүр гүн рүү орж байгаа те. Тэрийг бүр гүнзгий орж жоод ингэсэн биш те гэл бүр ингээд сайхан ойлгоход гүнээсээ ойлгочвол тэр нэг ухаарлалаад бүр ухамсарлаад дараа тэр нэг давтагдахгүй давтагдах гээд ирэхээр эн чинь юм штэ гэд тэ тэн дээр одоо жишээл нэг реакц өгөхгүй те сэтгэлийн шаналхгүй ч юм. Тэгэхээр нөгөө хүмүүс авсан ямар нэгэн блог шарах сэтгэлийн шарах зовнил тэ баяр хөөр янз янзын болоод штэ тэ. Юу авж байгаагаа хүн буцаагаад гаргаад байгаа юм. Мэдээж шарах авсан хүн чинь тэн дээр харилцаанд бас л сөргөөр гараад штэ тэ. Эерэг харилцаанаас эерэг юм ингээ орж ирэхэд буцаагаад нөгөө хүн чинь эргээр гаргадаг. Тэгэхээр тэр хүн өөрлөгөө юу оруулж ийн тэрнийг гаргадаг байхгүй. Тэгэхээр хүн бас яг адилхан. Өөрөөсөө юу гаргаж ийн тэр хүнээс тэрнийг л авна. Тэгэхээр яг энэ одоо хоёулангийн чинь сая яриа эхлэхэд ерөнхийдөө нэг аваа өгөө гэл нэг иймэрхүү ярьлаа шүү дээ. Тэгэхээр энэ бас л энэ үедээ холбогдсон л яриа байна л да. Тэ би нэг сая нэг жоохон хадуурч юу гэж утсан чинь тэгэл яг л сэдвэндээ л явж байгаа. Тийм, эргэл сэдвэн дээр чинь те. Тухайн хүний уурыг одоо юу хүргээд байна те? Ямар хүний зан ааш те? Үгнээс болоод эмзэглээд уур нь хүрээд байна. Тэр нь одоо дотор нь л байгаа гэдэг. Тэ? Өөрлөгөө өнгөх хэрэгтэй нөгөө анзаарах гэдэг те. Тэр ямар нэг асуудалтай автаалга бол тэр чинь таны өөрийн дотор ухаарах гэж байгаа нэг ухаарлч чинь дотроос ч өдөөж байна л гэсэн. Тэрнийг ойлгоод ухаарчих юм бол дараа тэр хүн яг тийм зангаа гаргаж чахад та автахгүй болчихно. Ухаарлаац юм чи. Зарим хүмүүс одоо энэ хүн ингэж ах чинь та нар яагаад тоохгүй байгаа юм бэ гэдэг ч тийм. Тэр нөгөө хүмүүс нь бол тоохгүй ш. Дотор нь тэр байхгүй болохоор. Өөрийнх нь дотор тэр байгаа болохоор л тэр нь өдөөгдөж гарч ирэл ингээл бочуурал гэсэн байгаа шүү дээ тийм. За тэгэхээр хүн чи одоо яг өөрийнх нь дотор юу байгаа гэдгээ аюу сайн ухаж тэр талаараа бас бодож явах хэрэгтэй юм байна. Анзаарч явах хэрэгтэй юм байна. Тийм. Тэгэхээр одоо хамгийн эхлээл ажиглалт өөрийгөө анзаарч эхлэхээс л бүх юм эхэлж штэ тий. Тэнгүүтээ авах сэтгэл нь их байгаад байвал тэр нэг дүүрэхгүй ханахгүй тийм нэг сэтгэл байгаад штэ. Тэгэхээр хизээ хаана дүүрдэг вэ гэхлээр хүнд өгжөөж л тэр юм дүүрдэг юм байна л та. Тэгээ тэр авах гээд байгаа тэр сэтгэлийг өөртөө сэтгэл ханамжаар бий болгосноор л дүүрдэг. Тэгээд өөрөө хүнд ингээд өгөөд эхлэхлээр тэндээсээ нөгөө дүүр мэдрэмж авч эхэлдэг. Тэрнээс бол авах сэтлэр тэ юмд ингээд хандаад ах юм бол байнгын нөгөө нэг дутуугийн мэдрэмжтэйгээ л байна гэсэн. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө бүтээдэг, өөрөө өөрийгөө хангалуун байх уу, дутуу байх уу гэдэг нь хувь хүн өөрөөс нь ингээд шалтгаалдаг юм байна. Тэгэхээр та эхлээд одоо ерөөхдөө авах дээрээ жоохон төвлөрдөг бол өгөх дээрээ төвлөрөөд үз. Тэгээ тэрнийгээ жоохон үйлдээд үз. Хүнд өгөхлөөр буцаагаад юу ирж гэн, ямар байна, урд нь авъя гэсэн сэтгэлээс ялгаа нь юу байна гэдгийг та бүр ингээд боддоор тий мэдрээд үзэх хэрэгтэй. Тэгэхээр би тэгэхээр сонсогчдоос асуумаар байна л да. Тийм та өнөөдөр бусдад өгч чадж байгаа юу? Эсвэл та зөвхөн авах дээр л ингэ төвлөрөөд байна уу? Тийм та ингэ дотгошоо нэг чимээлээд энэ талаар нэг өөрөөсөө бас нэг асууад үзээрэй гэж хэлээд энэ удаагийнхын дугаарыг ингэ өндөрлөх үү? За баярлалаа.